Тэг манай хүн өөрөө дефекттэй байсан болохоор л харддаг байсан юм байлээ. Тийм болцсон ажиллаа тарангууд ингээд гадаа машинтайгаа хөлхий суучихдаг. Би бүр ингээд цогтож могтдаг заяа. Тэнгүүд яг хүн өөрөө үзээд эхэлт юм ч тийм би л нэрээ болдгоо юм би л буруутай юм тийм. Би эмэгтэй хүнийг ямар юм дэш болон гэж боддог. Тэгтээ хүн бол баг мөнгө. 1 2 3 Сайн уу? За намайг Номин гэдэг. Сая бид 3 чи өөрөө хайр гэдэг уран бүтээлтэй хамтдаа тоглоод одоо бид нар пост продакшныхаа ажил дээр явагдаж байна. Өнөөдөр бид киноны талаар ярихгүй. Номин гэдэг хүний талаас ярих гэж ирсэн. Бид 3 дөрүүдийн талаар бол ярихгүй. Өнөөдөр энэ киноны талаар бол нэг ярихгүй. Өөрсдийнхөө талаар ярих гэж ирсэн. Энэ бол Октийн нууц шивнэ. Хамт байгаарай. Бидэнтэй хамт байгаарай. Намаа мөнх наран гэдэг. Тэгээд чи өөрөө хайр гэдэг киноны увдсын дүрийг бүтээсэн юм байна. За намайг их цул гэдэг. Би чи өөрөө хайр киноны Сарнагийн дүр тоглосон. Увд чимгээ хоёрын багын найз байна. Манай нөгөө нэг салдаг найз залуу шүү дээ. Ядаргаатай тэ нөгөө нэг левел салдаг яриад байсан. Тэр бид амар токс харилцаатайс одоо ингэ бодоод тахад тэр ерөөсө токс гэж боддог байсан байхгүй юу? Одоо ингэ бодоход амар токс гэсэн. Ингээд намайг ингээд би зүгээр л ингээд эрэгтэй найзтайгаа эмэгтэй найзтайгаа ингээд бүнд уулзаа сууж байгаа байхгүй амар хартайсан байхгүй юу? Тэг манай хүн өөрөө дефекттэй байсан болохоор л харддаг байсан юм Ер билээ. нь бол тийм хүн өөрөө биш болоод л Яг хүнийг өөртөө боддог тий. Өөртөө зэрэг зүйл боддог юм билээ. Тэгээд намайг хартж агаад машин тарьчих. Машинтай мөргөлдсөн заяо. Тэгснэ чамаас болоод мөргөлдлөөс заяо. Тэгээд ингээд бодоол ахад амар токсик байсан. Ингээд чи ёстой нэрээ надуултаага зайл бай гэж мэгэл заяо. Тэгснэ маргааш намайг уучлаарай хүрээд. Би бас яг Тэр тийм хүн амар тийм нэг токсик нэг байсан. өөрийгөө ингээ контролж чаддгүй гэсэн үг үү одоо. Ингээд яг хэлж байгаа юм нь болохоор ингэдэг юм байлээ. Би ирчүүдийг мэднэ. А тий. Би өөрөө эрэгтэй хүн болохоор би ирчүүдийг чамайг яаж харж байгааг чинь би мэдчихээн. Тэгээд би ч одоо балиач юм шүү дээ. Дандаа ингээд эрэгтэй хүнтэй харцдаг. Ингээд дүүрт хослол бүжгэлдэг. Тэгээ ингээд угаасаа эрэгтэй найзууд ч надад олон бий. Тэгээ яг нөө эрэгтэй найзууд байдгүй гэдэг шүү дээ. Үнэхээр гинбүү яг ингээд Байдаг байхгүй юу? Харин тийм байдаг шүү. тэгээд тийм маань ч гэсэндээ ингээд найз охинтой те бийцсэн ингээд найзлалтай ингээд зүгээр найзаагаар харилцаж болдог. Тэнгүүд ингээд би эрэгтэй хүн болохоор бүгдийг мэдчихээн. Тэгээ ингээд би чинь бүр орой алгуцаа шалгуулдаг. Наа ч амар хэцүү шүү дээ. Үгүй за болчихё гэдэг. Би бүр амар токсик харилцаанд яг үндэ байж үтсэн. Тэгээ нөгөө нэг хэлж байгаа юм болохоор ингээд хармалж чинь. Тэгээ би надад чинь мэдчихээн. Чи битгий юу? Чи яагаад тэгвэл тий. Чи тэгвэл үнэхээр гимгүн бол яагаад нуугаад байгаа? Энд чи ингээ хувийн орон зай маа гэж сүулдэ ингээд орой олон уцаа үзүүлдэг болоо. Тэгээ угаасаа манай ажлынхаа ажиллах ингээд бүгд над руу бүр бичгээ ингээд хийж болж исэн заяа. Тэгсэн чинь манай нэг нь над руу маргаашийн дуудлага хідээс байсан бэ гэж бичсэн байжээ. Би тэрийг ингээд синдэгүү ингээд орхисон заяа. Угаасаа ингээд бүр травмат болсон маа штэ. Тэгээ ингээд синдэгүүс нөгөөх нь орой харчих. Энэ яагаад чамаас асуудیں۔ Бүр тийм нөгөө нэг харилцаанд байж үтсэн болохоор над руу нөгөө нэг би дээр 2 хат авахгүй юу? Нилээн том хаттай. Тэгээд ер нь бол ингээд айлын баг охин амар эрх тань хүнс өссөн. Ерөөсөө тийм зовлон бол мэдэхгүй. Тэгээд хизээч манай 2 ах ч юм уу одоо ингээд эрэгтэй хүн над руу ингэж аалж, ууралж үзээгүй. Тэгээд тийм юмд ерөөсөө ингэж амьдралдаа автаж үзээгүй байж байгаад яг анх удаа тийм юм мэдэрч үзчихсэн байхгүй. Тэгээ одоо яг тэр нэг эрэгтэй хүний уурнаас айдаг гэдэг юм нь тийм ингээд үссэн юм байна гэж би бодоод идэв. Яг ингээд яач чаддгүй юм бэлээ эмэгтэй хүн. Яагаад ч тийм нэг хэлэхгүй болохгүй гэдэг шиг. Тэгэнгүүтээ ингээд бас эмэгтэй хүмүүс чинь ингээд нөө шууд бас ингээд салж чаддаггүй. Салж угаасаа болохгүй юм бэлээ. Салдгүй юм бэлээ шүү дээ. Тэгээ ингээд зууралдаал тэгэл нөгөө эмэгтэй хүн чинь ингээд яг нөө шууд бас салж чадахгүй. Зууралдаж ингээд явж ингээд яг сэтгэлээ ингээд татаж жагаад зүгээр юу ч болоогүй хахад би ингээд зүгээр за би ингээд явлаа гэд ингээд гараа явчихсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш угаасаа салаг
ингээд нэг амар удаан зурлцсан. Тэгээ ингээл гэр мөртөө ингээл харахаар гэрийн үүдэнд ингээд сууж идэг. Тэгээ би тэрнээс нь ингээд бүр ингээд айдаг. Тийм болцсон ажиллаа тарангууд ингээд гадаа машинтайгаа ингээд хүлгээс сууж идэг. Би бүр ингээд цогтож мохтдаг заяа. Энэ бол миний өмч гэж ажилтдаг болсон байхгүй юу? Тэгээ нөгөө нэг Яа ингээд нөгөө юу дүүлээ. Нэг юм амар хайрлаад байгаа мөртлөө энэ алган дээр ингээд байлждаг тий. Жохон ингээд юм зүгээр ингээд тийм биш. Тэр үед чинь бас би жоохон байжээ. Тэгээ салчаад яг стожинхэн амьдралыг одоо би юу ч хийсэн хамаагүй гэд ингээд гараад 9 шидэ юм хийж үзсэн. Тэгээ нэг тийм юм ажлын болчихоор шүү. хүн нөгөө нэг амар стресстэй өөртөө ямар ч ихтэлгүй болоод амар юм хэцүү болчихдог тий. Тэг ингээд баг нөгөө нэг эхлээл ингээд бүх юмаа тайлбарлаад ингээд сүултээ хүн амт ингээд бидний мэдэхгүй байхад хин нэгэн бичиж шүү дээ. Тэгмүүд тэрийгээ хүртэл тэрнээс хүртэл юм дав хийгээл. Тэрний нөгөө хамгийн амар зүйл нь зориггүй мөрөөдөлгүй болчт юм лээ. Тийм яг нөгөө хүндээ тааруулж амьдардаг. Нөгөө үнэл хардаг. За одоо ингэж хэлчих бас яах вэ? Ингэж хэлчихвэл үү? Ийшээ явчих гэвэл яах вэ? За яна энэ над руу битсэн юм шүү дээ. Яна гэд ингэдэг. За энд баг хариу өгчснөөс устгацсан дээр. Тий, яг үнэ. Тэнгүүтээ илүү ингээд нөгөө хардуулаад амар ингэж байжгаад эмэгтэй хүн чинь эргээд сөрөөд амар хартаа болчт юм байна гэж би ойлгосон. Ер нь сүрч хаацдаг болчт юм байна. Тэгээд би чи юм амар тийм хармааргүй гин цагаахан юм дагин явж илаа штэ. Тэгээж явж жаад бүр ингээд хардуусаараад сүүлдээ ингээд надад тэр нь бүр ингээд падлиж байхгүй болоод сүүлдээ би утсын ухмаар санагдаж эхэлж байгаа байхгүй юу. Тэг ингээд нууцаар ингээд утсын яаж ахгүй яаж кодыг харах юм баху гэдэг юм бодсон. Одоо ингээд токсик харилцаанд донтож эхэлсэн хийж байгаа байхгүй. Хэлж байгаа байхгүй. Тэгээд зөм юмсан. Гэтэ анзаарвал ингээд найзууд бас асуугаар тэгдэг мэл шүү дээ. Дараа нь ингээд ярихлаар чи яг тэр ингээд харилцааныхаа үед нүдний чинь гал байхгүй байсан ингээд. Яг үнэ. Чи одоо ч амар юу болсон юм шүү дээ гээл. Тийм одоо ч тэр бүр болсон байна гэж ингээд нормагаал баг хүн юм лэнгүүт ингээд идэгсэн юм шүү дээ. Ингээл би явста болчлоо гэж ингээд дотроо нөгөөхөө бас жоохон өмөрөстэй идэв шиг аахгүй бас нэг за бас тийм сайн зантай шít гээд нэг дотроо нэг өмөрөх маягийн хайртай шít. Тийм амар хартай ч гэсэн бас яг ингээ муу хүн бол биш те. Тэгтэл нэг тийм амар сул талтай. Тэрэнд нь ингээд нөгөө эмэгтэй хүн өөрийн мэдлгүй автаад ингээд бүр өөрийн мэдлгүй тэр юм дотор нь амар сайн халамжилдаг. Тэгсэн мэтлээ ингээ тэрүүгээрээ боож те. Би чамд ийм хайртай ах чинь чи яагаад тэнгууд яг хүн өөрөө үзээд ч эхэлт юм ч те. Би л нэрээ болдгоо юм байна. Би л буруутай юм байна те. Нөгөө манипуляц хийгээд сурцсан те бүр ингээд тийм муухай те. Өөрөө өөрт нэтгүүлж байгаа байхгүй те. Чил болоход энэ хайртай юм байна. Хийсүр юм ингээд хийсүр юм бүтээснэ тэрийг бид нарт итүүлж чинь гэсэн үг байна. Зүгээр хайр дотор оруулж байгаа байхгүй юу? Тэр ихтэй бас чадвар ах те. Чадваршил нэг өөр хүнийг ингээд өөрийнхөө эрхэнд бүр яг бат оруулаад өдөрт амар өөртөө ихтэй юм тий. Гинт бодч удаа. Нэг тийм үед чинь нөгөө дөнгөж дэрвж явжсан тий. Амар том мөрөөдөлтэй байсан охин чинь зүгээр нэг ингээ мэдгээд бүх тэр мөрөөдөл нь байхгүй болсон. Нэг л урсгалаараа л тий урсгалаараа ингээл хажууд нь байгаа л орой ямар хоол хийхгүй ч юм уу тий. Яг тийм болсон байсан. Тэгээ би ч нөгөө нэг юм галзуухан баггүй ер нь бол юм хийж үзнээр санагдал ялангуяа ажлын төрөл дээр би ингээд айгүй олон төрөл рүү ингэж хорихыг амар хүсдэг. Өөрийгөө сорих гэх юм уу тийм хүн. Тэнгүүд нөгөө бүх тийм юм байхгүй болцсон. Тэгээд баг ингээд ажилласаа гарах тухай ч юм уу бодсон явж исэн. Тэрнээсээ дараа нь ингээд өөрийгөө таньчаад мэдчихэд тэгээд салах шийдвэрт яг бүр ингээд батаад батлагдаад. Тэрийг бас ойлгосон амар зүг болж тийм. Гэтэ яг тэрийг ойлгохгүй яг тэр дарангуулалт юм ч юм уу бас нэг үсний дарангуулалт шүү дээ тийм. Ингээд амьдраад ингээд бүр ингээд баг дуусч байгаа хүмүүс амар их багш. Нөгөө гинт төлөвлөгөө жирэмсэлт болоод тэгээд яалтчгүй гаргана гээл те. Тэгэл хүүхэд нь гарцсан за одоогоо өөр олчихгүй л үү дээ. Тэгээд бас нэг ийм бодол айгүйх байд юм бэлээ. Хүүхэд нь гаргаад өчвөл зүгээр олчих байх. Тий. Яг андаа олчих байх гэдэг бодол айгүйх нөгөө охтуудад бас байд юм шиг санагдсан. Тэгтээ айгүй олон юм уншиж чинь заяа би одоо тэгэхээр эрэгтэй хүн бол
Анх ямар байсан тэрнээс өөрчлөгддөггүй л гэж. Ер нь хүн угаасаа хизээч өөрчлөгдөхгүй хаа. Яг хөө эмгтэй хүн болохоор нөгөө хүндээ одоо жоохон өөрчлөгдөж болдог гэж байгаа байхгүй юу? Тий одоо бид нар автагдсан яриад ш тэгэхээр өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Эрэгтэй хүн болохоор өөрсдөө өөрчлөгдөж байна. За энэ өөрчлөгдөж байх суусныхаа дараа өөр болчих байх гэдэг бодол бол зүгээр л бодол гэж байгаа байхгүй юу? Тэгэл эрэгтэй хүмүүс амар болж байна. Хөөж ч гэсэн бас бид нарыг муулж болно. Окей. Би эмэгтэй хүнийг яг үүндээ шулам гэж боддог. Угаасаа хамгийн их хорыг хамгийн их ингээд арс дор нь ингээ явж хийдэг юмыг ер нь эмэгтэй хүн хийдэг гэж боддог байхгүй. Бид яг үүндээ бас шуламжтай уучлаарай. Гүгүү. Гэтэ тэр шулам заан гарах уу? Яг Тэр дагныг олж гарах уу гэдэг бол нөгөө хүнийх нь асуудал байхгүй юу? Хоёр юм байдаг гэж. Тий. Тэгэнгүүт угаасаа эмэгтэй хүн нэг ингээд одоо хамаг юмаа гарах юм бол одоо барьж аваад хамаагүй ураач юм уу те нэг тийм юмаа гарах юм бол ер нь эмэгтэй хүн айгүй амар гэж ер нь боддог. Тэгээ ер нь бол тэгээд эмэгтэй хүнээс гэж өөрөөсөө ч сайн. нэг шийдсэн хүн бол нөгөө нэг эмгтэй хүн нэг шийтгэхээр шууд хийдэг, шууд явдаг гэдэг байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүс болохоор ингээд нөгөө нэг яг нөгөө ганц авах юм ингээд эргэж буцааддаг гэж магадгүй. Яг нэг шийтгэхээр бол нам шийддэг гэдэг бол харин тийм. Ер нь эмгтэй хүн болгоод юм шиг байна. Ямар бордоогоор усалмаар байна те. Тий. Яг бордож гин үү? Ямар усаар усалж гин? Яг тэрнээс нь шалтгаалаад эмэгтэй хүн ч угаасаа цэцэг шүү. Тэгээд нөгөө хүндээ ингээд гоё үнрээ халгаруулмаар байдаг те. Тэгээ нөгөө хүн ингээд хатаж өгөхөд байвал чадахгүй өргөсөө гаргана штэ. Эмэгтэй хүн шийдэх хаа. Тэгтээ бас болтгүй хоёр тал байна. Амар байна. Хүмүүс зөндөө байна. Ийм одоо ингээд манай ингээд эрэгтэй найзнараас ингээд юм сонсголоор заяа. Бүр нэг нэрэн хэлэх гэж шүү дээ. Нөгөө найз охин нь ингээл урд нь айгүй олон хүнтэй байсан ч юм уу тэр драасаа ингээ харилцаагаа дуусгаагүй байж байгаа нийлж мэлсэн байгаа байхгүй юу. Тэгэл нөгөөхөө ингээл за яг энэ маань өөрөө айгүй хайртай болсон. Тэгэнгүүт манай охин бол араар ингээл яаддагсан байгаа байхгүй юу. Гэл араар нөгөөдгс. Наас тэр хоёр хүний харилцаа шуураг зүгээр харахад хоёр хүнийх юм шиг боловч зүгээр нэг хүний харилцаадсан шүү. Тэгэд дараа нь ингээд санаа зовж моод ингээд хийдэж одоо хэлэх гэж бас айгүй олон цаг хугацаа өнгөрсөн гэж санаа зовж шүү дээ. Бас тийм эргэтэй юм чинь. Тэгээ хэлсэн чинь баг яа тийм баг. Юу сүртэй. Яа. Тэр охин зүгээр анх амар бас юм хүн тийм аваад өмөрдмөрөө тийм хэлсэн байна. Нөгөөдөөс нь бодлоо. Үгүй гэхдээ бас ингээд хүний өссөн орчин ярьсан шүү дээ тийм. Нөгөө ямар орчинд өссөн ч айгүй шалтгаалж байгаа байхгүй юу. Эрэгтэй хүнтэй хамаатай, эмэгтэй хүнтэй ч айгүй хамаатай юм байна. Тэгэхээр яа бүгдээрээ хүүхдээсэн мөн шүү дээ анхаа. Тийм бүгдээрээ л анх хүүхдээсэн бүгдээрээ цагаан цаас байсан. Тэнгүүт нэг юм яалтчгүй хэцүү те цаг хугацаанд өссөн ч юм уу тийм охтууд бол сонголт ч юм уу ер нь яриамаар нийлдэггүй юм биш шүү дээ. Анхнаасаа л ингээл сонсоход л эрэгтэй хүн бол баг мөнгө. Зүгээр мөнгө. Тэ надад хайр гэж юу юм гэж ярьдаг охтууд ч гэсэн байдаг. Ингэсэн. Яана сонсчул одоо яах вэ? Эмхтэй ууш одоо шүү. Ингэж аахгүй. Хайр уу? Карьер уу гэдээ асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь наадхан ч бодоод ах юу байна? Бензээр хөргүүлэх үү, автобусаар хөргүүлэх үү гэж байгаа штэ. Гэсэн байхгүй. Тэгээ би тэгээд чинь нэвтрүүлэгт орж байгаа штэ. Тэгээд ярихтан би бүр ингээд жоох охимсан байхгүй. Тэгээд за байд юм байна. Үнэхээр байд юм байна. Тэгэхээр тэрээс дутуугийн комплекстэй холбоотой л хаалта. Ер нь тийм баг. Токсик харилцаа хүний амьдралд байх ёстой гэж бодож байна би. Нэг үдцэн байх ёстой. Ийм харилцаа байдгийн байна. Хүн байдгийн байна. Эрэгтэйч тэр эмэгтэйч тэр үдчээрээ хүн дараач байгаа хүнийг сонгох сонголт нь илүү өөр болт юм билээ. Тэгэхээр хамгийн гол нь тэр токсик харилцаанаас хэрхэн гарах вэ гэдэг л чухал болчих жоохгүй юу? Энэ токсик харилцаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд гарч чадсан тэр үе бас өөрийгөө нэг даван тулах мөчтэй. Өөрийгөө нэг юм ялцсан мэдрэмжтэй ер нь. Би бол яг тэр залуугаас алчаад би өөрийгөө миний амьдралдаа хамгийн зөв шийдвэр ялаа л гэж бодчихсон. Би болохоор ингэ баярлаа. Салтын талаар зүгээр нэг юм хэлье. Ингэж бодож байна. Салалт гэдэг одоо салалт байгаа шүү дээ. Энэ бол хамгийн амархан шийдвэр. Бүр хамгийн амархан шийдвэр. Тийм. Тийм болохоор одоо яг
хосууд чинь тэгж юм болохоор салын ч юм уу тий. Ялангуяа эмэгтэйчүүд тэгж. Тэгвэл буцаага тэр эрэгтэй хүнд бас ямар байх бол тий. Тэрийг сонсож байгаа эрэгтэй хүмүүс ямар байх бол. Тийм болохоор яг ингээд нэг юм токсик ч байна уу ингээд бас хоорондоо амар токсик шин амар гоё асуудал байдаг шүү дээ. Ингээд тохирч байгаа мөртлөө хиннийх нь хараад юм. Токсик хэрнээ ямар гоё асуудал байдаг. Үгүй яг гээд сэтгэлээс амар хайртай хүмүүс байгаа. Гэхдээ ингээд зүр нэг нэгэндээ илэрхийлж байгаа илэрхийлэл нь амар хэцүү ч юм уу тий. Тэгээ тэрийг ингээд дараа нь яаж давж туулдгаа ойлгодог ч юм яаж илэрхийлж ч юм уу гэдгийг мэддэг болсон хүмүүс одоо хүртэл байгаа л та. Одоо хүртэл ингээд хамт байдаг, хамт байна ч гэж Нэг хорвоо токсик харилцаа юу? Юу гэсэн үг вэ? хоёулаа тийм токсик ингээд За тийм. авцаад ингээд байж байгаа нь бас гоё ч юм уу сонирхолтой ч юм уу санагдсан хүмүүс бас байгаа л. Одоо бүх зүйлийн одоо штэ бүх зүйлийн хамгийн одоо нэг тавих юм чинь сэтгэл зүйн эрүүл мэнд гэж юм ба штэ. Одоо хүн болгоод ихэнх нь л юм сэтгэл зүйн жоохон тоглолтоо. Тийм болохоор сэтгэл зүйн амар эрүүл байлгаад одоо бид нар тэгдэж нэг л асуулах юм бол найз нар очил тий. Яа найзтай ингээд тэгээд гэл юм уу нөгөөх нь нүгс хаяач юм гэж. Энд чинь бол ерөөсөө зөвлөгөө биш байхгүй юу? Бараг хор байхгүй юу? Тийм болохоор зүгээр хүнээс гуйхгүйгээр тэр хүнтэйгээ амар сайн ярилцаад болохгүй байгаа бол зүгээр сэтгэл зүйсээр очиж. Гэтэ нэг манайхан чинь ер нь сэтгэл зүйн эрүүл мэндийн амар ингээ хайцсан штэ монголчууд. Одоо жоохон бас нэг хэлж байгаа юм шиг байна тий ойлгож багаар. Тий одоо бас гайгүй болсон баха. Тий. Одоо гэхдээ ер нь анх ингээд сэтгэл зүйн талмалгаа ярихад л би сэтгэл зүйн өвчтөй биш. Би өвчнөй биш гэдэг хэсэг нэг тэгээд идэг гэсэн шүү дээ. Гэтэ одоо тэрийг өвчин биш ээ. Энэ бол одоо айгу муухай хэлээдсэн юм шиг байна. Өвчин эмгэг гингүүд нөгөө нэг айгу хүн дээр цусгаж аваад. Үгүй нэг сэтгэл мэдрэлээ үзүүлэх юм мэдрэл муутай гэж. Тийм үлээ авах нэгдүгстэй жоохон бахад. Тэрийг айгу хүн дээр цусгаад авцсан. Үгүй ингээд хүн болгонд л асуудал байгаа юм байл л дээ угаасаа. Надад хүн болгонд их баг хэмжээнд байгаа. Тэгэхээр миний бодлоор бол тэр нэг кинон дээр гардаг штэ ягаа. Кино шүү дээ. Тэр нэг кино гэж ягаа нөгөө кино. Тэгээ ингэж боц сэтгэл зүйн ямар нэгэн байдлаар тоглолттой харьцаа штэ нөгөө нэг юм угаасаа ингээд асуудлыг ерөөсөө ингээд нэг юугаар юу хөнгөн эрүүлэр сэтгэж чадахгүй нөгөө жижиг асуудлыг амар дэвэргээл тэгвэл бүр амар хүнд бодол тэгээл уруулан бодоод ч юм ингээд яг өөрийгөө ингээд ойлгоод яг ингээд сэтгэл зүйн эрүүл миний сэтгэл зүйд эрүүлэх гэж юм те жоохон би хитрхээд шүү гэдгийг ойлгочих юм бол ядаж гэх юм бол ядаж нөгөө юм арай нэг эрүүлэр хүлэн шүү байгаа боддоор хүлээж авдаг гэх юм уу. Тэгээ ер нь бол хоёулаа ухаантай байж ийж угаасаа ингээд шууд хоёр хүн аим шигтэй тохирол ингээд байна гэж байхгүй шүү дээ. Насаараа амьдралээр ямар нэгэн доголдол гарахгүй байна гэж байхгүй. Тэгэхээр ингээд ямар ч тохиолдол ямар ч хүмүүс хоорондоо очирсан бай. Тэр хоёр хоёулаа бие бинийгээ сонгосон л болвол хоёулаа ухаантай хандах юм бол ингээд боломжтой юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ нэг нь ухаан зараад байдаг, нэг нь дандаа буул тэгээд нэг нь дандаа ингээд ухаан зараад байдаг. Нөгөөх нь би яаж ч болно гэдээ иврээд тах юм бол тэр болохгүй. Тэр хоёулаа яг ярилцаад ойлголцоод ухаан зарч чадах юм бол ямар ч харилцаа ямар ч хүмүүсээс хоорондоо таарч тохироод явах боломжтой гэж уулын би боддгийг. Тийм. Одоо юу яаж иж магадгүй ярихад амархан штэ гэж бодож иж магадгүй хүмүүс үтчихэд. Тэгтээ яг ярих амархан л та. Гэхдээ нөгөө хүн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн цагаас эхлээд хамгийн том нөгөө суурин тавигдчихдаг гэдэг штэ. Тэгэхээр нөгөө токсик харилцаагаа үнэхээр одоо болтол токсик харилцаанд байгаа бол тэр харилцаагаа хүлээн зөвшөөрөөд нэг өөрөө нэг өнгөгөөсөө гэж хэлж санагдчихлаа. Өөрөө өөртөө маш сайн ярилцах хэрэгтэй байх. Тэгээд би угаасаа тэгдэг байхгүй ямар нэгэн асуудал гарах юм бол яг тэр нөгөө эмоцн дээр ингэдэггүй дандаа ингэж яг тэр тухайн моментоос алуу болж агаад тэгээ ингэж амар хөөртөгөө боддог. Яг ингэж аа нэг буруу юм хийчихэд би нөгөө угаасаа юм огцом ууртай хүн. Тэгээ одоо яг тэрэн дээрээ ажиллаж хийж байгаа юм шиг байгаа одоо ингэ анзаармаа. Тэрийг ингээрсэн юм шүү дээ. Тэгээ дараад тайвширчаад тэгээ айгуу сайн ингэж өөрөө өөртөө ярилцаж бодсныхаа ардаас үйлдэлээ хийдэг. Яг би тэр хүнтэй яаж харьцах ёстой гэдэг үйлдэлээ хийдэг гэж би бод. Гэтэ сайхан нэг хүн блог гэсэн сурагтай байсан шүү энэ хүн. Баггүй. Токсик харилцаанд байгаа бүх хүмүүстэй хэлэхэд одоо зүгээр нэг өөрсдөө нэг өнгийгөө тараасай л гэж хүсмээр байна. Одоо өөр за наад харилцаа ч бол үнэхээр эрүүл бус харилцаа шүү. Тийм. Одоо ямар нэгэн асуудал тулгархад те яг ингээ бүх юмны цэг дээр очиход ганцхан чи яг өөрөө өөрийнхөө л хажууд байна. Хамгийн түрүүнд өөрийгөө л хайрлах хэрэгтэй. Өөрийгөө хайрлаж чадчихвал тэгээ бусдаагаа хайрлна шүү дээ.
Na na na. Whoa, whoa. Yes.